За сайн байцгаана уу. За манай одоо ERP систем дээр өгөгдөл экспортлох, импортлох боломжийг яаж ашиглах талаар товчхон танилцуулъя. За энийгэн тэгээд бид нэр одоо энэ тооллого хийх функцийн үед тохиолдол жишээ болгож ярив. За жишээлбэл би тооллого хийхин тулд тооллого үүсгэх хэрэгтэй. За миний тооллогын код тэгээ ямар агуулга дээр тооллох вэ? Бүх бараа тоолох уу, сонгосон бараагаа тоолох уу гэх мэтийн тохиолдлуудаа сонгоод тооллогыг эхлүүлснээр миний тооллогын баримт бол ингээ үүсэж байна. За тэгвэл би энэ тооллогын баримтаа хадгалчихъя. За одоо жишээлбэл энд нийт энэ нөөц агуулгах нийт барааг агуулсан юм тооллогын баримт үүссэн байж байна. За энийг тэгвэл би тохиолбол экспортлё энэ өгдлийг. Тэгвэл би энэ тооллогын баримтаа сонгоод экспортлох гэсэн боломжийг ашиглана. Эргүүлээд экспортлсон датагаа буцааж импортлох боломжтой. Экспортлохын тулд энэ сонголтыг сонгоно. За жишээлбэл би энэ тооллогын энэ кодыг экспортлно. Тооллогын мөрөөдөө экспортлно. За мөр дотроос барааны ID, барааны код, нэр за гэх мэт. За тэгээ хамгийн сүүлд тоолсон тоогоо гэдэг ийм багнуудыг тохиолбол экспортлё гэж сонгоод файл руу экспортлох гэсэн төвчд дарахад энэ бараа маань за энэ бараа маань энэ өгөгдөл маань экспортлогдно гэсэн. За экспортлсон өгөгдлөө тохиолбол би нээж харъя. За энэ тохиолдолд LibreOffice-оор нээж чинь LibreOffice-ыг эргэлэх нэрийн зохиомжтой гэж зөвлөх нь. Яагаад тэгэхээр UTF-8 encoding-тэй CSV файлыг Microsoft Office-оор нээхэд асуудал нэлээд гардаг учраас LibreOffice-оор би нээж чинь. За ингээд LibreOffice дээр нэгээ гаргаад ирэх юм бол саяны миний тооллогын баримт маань экспорт хийгдсэн байж байна. За би тэгвэл тооллогоо хийчихэд энд би тоолсон тоонуудаа бичсэн байжээ гэж саная. Одоо бол бүгдээр нь ойлно. Энэ тоонуудаа биччихлээ. Тэгээ энийг хадгаллаа. За хадгалчлаа. За эргээд тэгвэл энэ тоолсон тоогоо энэ баримтаа эргүүлээд импортлж болно. Тэгэх юм бол импортлох гээд. За саяны файлаа сонгоод харъя. Тэгэхээр ямархуу байдлаар импортлогдох нь энэ дэлгэцэн дээр харагдаж байна. Миний саяны өөрчилсөн тоонууд энд харагдаж байна. Энэ импортлох ажил маань амжилттай явагдах уу гэдгийг шалгах төвчийг дарж шалгаж болно. За бүх зүйл зөв байна гэж. За ингээд импортлох төвчийг дарчихад энэ дата маань орчихно. За одоо урсаас эргээ шалгахад энэ тооллогын баримт руу тохиолдол эргээд орё. Сая энд миний зассан тоонууд бол энд ингээ орцсон байж байна гэсэн. За ийм байдлаар бол их хэмжээний өгөгдөл дээр ажиллах тохиолдолд заримдаа экспортлоод тэрнийг засаад буцаага импортлоод гэдэг ч юм уу ийм аргыг бол хэрэглэх боломжтой байдаг. За баярлалаа.